Жунхог өөрийн цэгийг зөвхөн зод гэж болоход Жунхог ханаас чинь бүгд амтнаас би надад чинь өөрөө мэдээж байгаа гэж хэлээд Жунхог аваад байна. Гэхдээ тэгээд нэг амбар шиг юмд орсноо бөөн чимээ гаргаж амтандаа Жунхог зодж байгаа бүр эсэж байгаа. Оо чаас. Яг өндөө бол тэр Жунхог хүнд байдлаас харахаар ирсэн. За тэгээд нэг л болсон маань хоёр юу аах чиглэг болсон цэгийг яаж Угмаар нэг тэр их сургууль мартын онцоор нэгсэн зүйлүүд яаж Жунхог хүний цэгийг хаан нэмэлтээр аваад чиглэг байсныгаа дараа хэрэг явдлыг авдаг асуухад нэрийг Жунхогийн хамгаалсан бүгд таарч байна. Тэгэхээр дахиад 2 сар гэсэн бол нэг хэмжээ төлөв хүн болохоор байсан бол чанчтай түүний өрөвч нэг нэгсэн байцаалт зүйлээ гавь суулгаж чиглэг нөгөө зэрэг чи их чөлөөтэй Жунхогийн амтны зураг чанараа сайн хэсгийг бас нэг гарсан яасан чиглэг ортой ярих. Бас нэг Жунхогийн сатаны сухбон нэгтэй дээд зэрэгтэй байр дээрхдэг байсан бол харуул хийж байх үеэр өөрийн нь ёсвсаар дээрхдэг байсан нэг зэрэг одоо олж үзээд байна. Орхон зайсан. Тэргийн зэрэг хамаатай сухбоныг чимээ бүхэн 90 хайр шийдэл гаргаж хийх мэдэхгүй байхад онцгой санагдав. Ийм хамт ийм асрамуудч баг байна. Манай Жунхо түрүүчэн хоёрыг дайцж байгаа. Жунхо сухбоныг очдог байсан зургийн дугуйр руу явдаг ба энэ хооронд асрамуудч баг түрүүчэн хоёр сухбоныг найзуудтай уулзсан. Зургийн дугуйрын ажилтнууд Жунхог сухбоныг масаар сэтгэлдэн байсан юм. Хүүхдүүд чиний сухбоныг уурдад зарилсан удаа ганцч байгаа зэрэг мэдээллийг тодорхой. Харин нөгөө талд сухбонтой адилхан манга вебхотын хэлсэн хамгийн төлөвлөлтөд үеэр зам байдлын багцыг өөрчлөлтийг анзаарч зүгээр хажуугаар өнгөрсөн хүмүүс маш их хэцчихсэн байна. Мөн Жунхо сухбон зодуулаад дэмжих зүйлсийн байцаадаг. Үүний ордог өдөр нөгөө хамгийн дээрлэх нөхөр бол Атлахон халтсан тохиол байна. Атлахон халтгийнхаа өмнө сухбон хандан өнгөрсөнд болсон сайн сухбоны боргон ямар сайхан туршиж үлдсэн гэж надад хийсэн хөдөлгөөндөө өөрчлөхгүй энэ шаардсан юм. Өдрөө байдаг дондор жавж байгаа сухбон маань интернет амар хавталтай шинэ вебкэм байна шүү. Зэрэгтэй хавцаатай амсгал хамтлаа илэрхийлж байна шүү. Жунхо вебкэм үзээд сухбоны тавцааг ойлгож түүний сайхан алдсан хаалт хонос өшөө авах байгаас зайлшгүй гэж дүгнээд интернетийн IP адресаар нь мөрдөж араас нь харин нөгөө сухбон балиус хос мод гэсэн өшөө авахстай хүн авсан шинжтэй явж байна. IP адресаар нь хөөсөөр цэргийн цагдаа нар орон нутгийн автобусаар буулгаж хүн цэргийн цагдаа соёлын нэгтгэж авах болсон байна. Ингээд Жунхо бүгдээр ихэд хүн нэмэгдэж өдөө өмнө босоонд тэдний нэг хоёр цагтаас өөр хүн хадахгүй. Цаг тусам Жунхо босооны хоёр дуусаар үтсэн зэрэг ажиллагаанд татан орцуулж бодшгүй амнигээс үтсэн зэрэгээр хөдлөн. Нэрэн яагаад нэмэгдэж ирээгүй вэ? Юу шинэ тэмцсэн ахад ийм чи атлах мөн хат дургуун болохоор алхийг нь ураачаад бар нэг тэгээд тест хийсэн гэж юм. Одноо Жунхо цацаад байсан нэгэн автобусны дотор сухбон байгаад баач хүн рүү ойртож чадсан бөөгөн түүхтэй нэгэн зэрэг төгсдөж бүр автобусны цогцолтоор болж байна. Гэтэл Жунхо тусч байсан босооны цагдаа нарын нэг нь гинт хордтой иж автобусны мөнгөж осолдоо янадаа сухбоныг хамт ороосоо алдчихсан. Гэтэл хожимдож ирсэн атлах мөрдөгч баг түрүүчхан хоёр сухбоныг зогсож байгаа тэр яг их үзэсгэлэн үлдэж ирлээ. Эцэст нь түрүүчхан киноч авах сухбоныг олж авдаг. Түрүүчхан танаас гамаатай болтой юу ч чадгүй хоож өснөөр хатсан. Гэтэл энэ үед дөрөв цагийн командчид босооны цагдаагийн остолцоо дуудлаж командч одоо хамт ийг замж. Гурван нүгч дайчилгээд байгаа олттой ажил хийсэн бөгөөд жижигхэн ч байна. Өөдгүүзэн гаргаж нэмэгдүүлчийг нь кэнселтэн нэмэгдүүлэх подкастоор хөтлөж явах шиг байна. За нөгөөдөө тэрийн гадаад ажилласан манай цэргийн цагдаагийн ажиллагаа дуусчихад дурдж очиж Жунхогийн би нэг орчин ирээд хэлж гэлээ. Учир нь дээрээ сайн надагдсан ахлах чооны гэрийн хаягаар очиж бодсгүй аваад хаалхаа шийдсэн байлаа. Тэгэхдээ Жунхо хөдөөгөө зогсож байсан хоёр маань үүнийг ахлах чооны хаягийг аваад ахлах болсон гэдгийг хооч чаашаа түүний араас явж туслаач. Жунхо ахлах чооныг очиж тооны өшөө авах удахгүй гэдгийг бодлоод өхөн чөлөө түүний үгийг үл өөрөөс нь хаалгаар тас хийх хаачж байна. Өглөө тэдний байр нөгөө сухбон нэрчсэн хүүж өгдөг ба Жунхоч түүнийг олж хараад зогсоох гэж явахдаа чооны хаалгаа олж гэтэл нөгөө ахлах чоон чи нэрээ ирчиж байгаа юм гэсэн. Үүний араас бейсболын зүгээрээ чад. Хэдийгээр ахлах чоон агуу байртай байж ган шашаад үүнийг санахгүй байсан сухбон бугсын түүний хахаараа тэгээд инээж хөрсөд нэрс бодлоо. Магадгүй түүний төлөв зөвлөм ахлах чоонд айц байсан
хоёр түүний байж явснаар тэдний нээжлээ баг амжилттай болж өгнө. Ингээд ахлан утгач баг тэдний нэгэн машинаараа буццаандаа өшөө авахын хүн чанарын талаар сухбон дээг томшоод өгдөг. Тэр сухбоны дотор уур их нь оргилдоо урж өнгөрсөн хугацаанд машин хүмүүхийн хам өргөслөд бас гарахад үгүй. Бослын дараа сухбоноос бусад машин дотор хэдэн бүгд ухаан алдсан байдалтай болтугай сухбон энэ завшааны шатны хэдээс тавцсан байдаг. Жонхоо өнхөд зэрхэд ирсэн шоудо бүрж хан бүрийн сасаас үлдсэн ба харин зэрэгтэй орноор хамтдаж фак болдож байна. Азар энэ бүрийн маань амнаас аюулаас шатар өгчээ. За нөгөө тад өшөө авахта бүсдүүхэд бүржигээс тохиолсон сухбон хачин тэрэг хатчин ахлах хааны араас хамтдаж байна. Энэндээ жигнэс Та нэр надад минийх дээр одоо л сав тарах юм уу тий? Тарахгүй л шүү дээ. Тарахгүй байна уу? Хөгшин командч нь чи битгий хуцаа гэсэн нэстэй өөрийнхөө рүү хөрөнгөлөд харин хонгор дотор жонхооч нь сухбоныг барьцаж орж ирснээр сүүлдээ өөрөө хатны мөрөгчтэй байдалтай байх зур сухбон мөрөгчийн бүг орж жонхоог өөрийнхөө хөлтгөөс олж болохыг амжилтан хүсч бусаад хаалтыг цоождод цаашаа явдаг. Нөгөө ахлах хомбод нэлээд шалтгаан байдалтай арайхийн хөнгөн үеийн болоод сухбон бууж хэлхээсээ харах хэрэг мэдэн шүү дээ. Байг нэг дэвтэрийн хоосон ахлах хон сухбоны өмнө өсөж суугаад эцгийн түүний дээрх Түүний юу бодлого бэлэн болсон байдаг ба яг энэ үчиг бүр чанга гарч ирээд хүнстэйг намжаах гэж бодлоо. Гэтэл өөр хүнтэй авсан сухбон хий болдог ба энэ чимээ сонсон тусаа багийн хэдий зүйл яарч шүү. Тусаа баг ихээс жонхоо хэдийгээр хүрч ирэх сухбон зургийн дугуйлангийн шавь надад төсчсэн бодлоо төсөж хүнээр хамгийн түрүү дуулахад төсчсэн тохиолдол хийж одоо бодлохгүй болсон юм хүн амны хэлсэн бодлоо дэвэж чанартаа ууж мөргөө олон юм боолт хийх гэсэн. Тусаа багийн бидний хүссэн авч ямар ч гарчгүй болоо. Нэгэ хатан болсон санагдсан доо сухбон энэ бүхнийг өөрсдөө ямар нэгэн ахын хийх хэрэгтэй. Өөрөөр энэ австай явдлын дараа ахлан мөрдөж баг сахилгын шигдэл бүртгэж ахмад ийм аван тушаалаасаа чөлөөлсөн байдаг. Жонхоо харин асуусан газар хэн нэгэн хөлтгийг үтүүлсэн гэж ба энэ нас орсон юм харин сухбон биш үү? Тэнд түүний анхны даалгаврын хувьд олгостой байсан ч амиа орж нас орсон цэрэг босч байдаг ба тэрээр хүн талхиг чинь рүү охинтой тавьдаг. Тэр үсгүй жонхоогоос асууж байгаа. Ахын дээрлэхүүж байхад та нар яагаад туслаагүй юм бэ? Биднес туслахыг асуух юм чи жонхоо уучлаарай гэхээс үлдүүлж чадаагүй. Энэ уулзалт жонхоогийн сэтгэл маш хэмжиг болсон байлаа. Дараа зэргийн ангид очиод сургуультайгээр захиж байгаа команд ирж байгаа. Яг бус цэгүүдээс эсрэг зүгтгүүж байгаа. Одон орсон цэгүүдтэй очиж сэдний зовлон бэрхшээл үлдээд үзсэн учраас өөрийн дотоод эсрэг үүгээр илэрхийлж зорсон. Энэ бүлгийн төсөлд нэр хэлэлцээ мэдээгээр сухбонтой холбоотой хэлийг олон нийтэд мэдээлэх ба сухбон өөрийгөө бууцаж тасараад харин хоомд ороод одоо сэрийгөө. Энэ мэдээ өөр нэгэн зэргийн өөрөөрөө нийлээд хэлэлцээ үзүүлж байгаа. Энэ донд нь хамаатан боолтын сэрийг бууж ирсэн юм. Өөрс нэг яагаад цэгийг бас өөндөө нийлээд өөрчлөж байна. Нэр энэ мэдээ байгаа өөрөөр хэлбэл чинь энэ хөдөлгөөний найз гэсэн шүү дээ гэж ирээ. Үүний шогж байгаас хаад тэрэг энэ залуу чинь нөгөө сухбонтой нийгмээс үүрдэг найзан юм байлаа. Гэтэл тэр залуугийн царай тэнд хүрсэснээр тэдний дээрлэхтийн хариу болгож буугаад зэмлэн тэнд өрөөндөө байгаа зэрэг рүү галны чихлэн гэж одоо юу болоод байна. За энэ зөвлөлийн эхний бүлэг маань ийм хүн өндөрдөг бөгөөд энэ цолоос үсэн цэргийн ангид газар аваад дээрлэсэн ингээд тэр танаас би зөв таацсан байна. Өнөөдөр тантай хөтөлбөрийн албаны дөрвийн арчилсан үйлчлэлийг ярьж байна. Хөтөлбөрийн өдөрж юу энэ байна? Хөтөлбөрч найруулагч. Энэ хүн хөтөлбөрийн гэрэлтийг ирэх үү? Хөтөлбөрийн хүн амьд хөтөлбөрс үйлч гэдэг юм. Тэрээр санаж байгаа хөтөлбөрийн дөрвийн хамгийн сүүлийн анги дээр хэлцэж ажилладаг байна. Тэр хүн хөтөлбөрийн хоолой хийж бидний хүүхдээ болоод
Эдийн болчихно. Хэн гарсан бөөсөө ажил төрөлтөө болсон мөрөдний ачаалал. Тэгэхээр энэ хариу хэлний төрөөр хоолны дэвшил багцлалын системүүдийг ханган ажиллана. Өөрөөр Москвад нүүрэн зэрэг Америктэй өөрийн хацагтай амжилттай болоод хамтдаа тэр хүмүүстэй эрдэнэ хариу болон мэддэг болсон. Өөрийгөө ханган болгох хэрэгтэй. Нэгдүгээр чатрын яаж болсон гэж бид өвөө болсон хаалгуус хэрэг болж байна. Хаалгуус хэрэг хэдийгээр гадаадаас хөвшөсний гаргаж байгаа. Манай суперээс дүүрээ өөрч хаалгыг шатж байгаа том биеийн хүмүүсийг татах юм байна. Энэ манай өвчин дүүтэй хэмтэр яриад үжиж байгаа дүүийн алдартай хөгжимчин бол эдгээр нас орнуудыг тойрон алин тоглох гэсэн. Бид хаалгуус хэрэг хамгийн багуудтай манай өвчин өөрийнхөө ахтуудын аавч нараас од байснаар илүү тайван бүтээцтэй өөрсдөө нэгэн болсон ба гэрүүлийн анхаарал хүмүүнээ байдаг гэдэг яриад ирлээ шүү. Энэ зөв хаалгуус хоёр чамдлаа дэлхийн орон хүсэж зургаад явж байхдаа Луисийн краш кэлтэй харалтдаг ба манууч офлох Луисийн нэгэн хайрлаад яваад идэв юм байна. Тэгжээ бодлого аавчдаа Луис гол хургал битэн жилийн өмнө баяраад тохиолдуулан Кейт болон бус найзуудтайгаа Луис гинт гарч ирэн дууж үжиглэн сюрприз байлаа. Гэсэн ч тэр үед нь Луис өнгөрсөн бүх хөрмийн баяруудыг хаалж хоногож ирсэн гэдэг. Энэ удаагийнхаа өөрөө зохиомжтой чимээр байгаа хаалт гэлээ. Учир нь хаалт чинь одоо Луисийг баярлуулсан гингүүтээ заримдаа бас хэтрүүлждэг талтай шүү дээ. Үүний дараагийн хэсэг ихэд бид Малкольмын охин Яатай танилцлаа. Малкольмын уг нь их сургуулиуд төгссөн дараагаар хин нэгэн охинтой танилцаж аав болсон ч Малкольмын найз охин нь яг түрүүд ердөө 3 хоногтой хатан хаяад явсан байвал яах вэ? Тийм болохоор Малкольм ганц бие аав гинэ. Яг л даавшиг маш өндөр оюуны чадамжтай ч IQ буюу сэтгэл хөдлөлтэй байдаг гэдэг чинь наасан ба. Яг даавшиг ямар нэгэн дандаа хүндрүүлж асуудал байдаг байна. Нэг хүн Малкольм Яатай ярьцчаад үйл залхалд тэр тусгай нь шууд имэйл биччихтэй. Яагаад гэвэл чинь Малкольм ерөөсөө өөрийгөө гэр бүлтэй болсон талаараа хаалгуус хэлээгүй ба. Яатай хэрэгээр ярихаас бусдаа дандаа имэйлээр хайцдаг чиг. Энэ зүйлс нөгөө таад хаал Ридстэй хамт угаалгын дотор ханийн бэлтэн асууж Ридч одоо амьдралээр олон ихнэрс ирж олон ч хөдөхгүй зүйл хийсний дараагаар эргэн аавж өртөө ойр болсон байна. Манай Ридч зүгэн хоолыг авьяас төгтөөсөн да. Сайхан ахлагч болсон бол амьдралаас айгүй байсан ч юм билүү. Эсвэл хүний дараагийн зүйлүүд бид яаж сургуулийн нууц авдаг ба. Яман хүнтэй харилцахдаа жаахан бэрхшээлтэй хүнтэй ярилцах хамаатай юм да хаашаа. Учир нь яатай хүмүүс харилцахаар цаасаа боцдоггүй нэр чаяа өөрөө жаахан эвгүй л тоглоод байдаг гэж. Энэ хүний араас өөрөө бид Малкольмын найз охин